мэнд үзэгчдээ амралтын өглөө хөтөлбөр үзэгч та бүхэндээ амралтын өдрөөр хийж болох зүйлсийг цуурлаар хүргэж байгаа. За энэ удаад дугуй спортыг онцолж байна. За дугуй унах хоббигоороо нэгдэж амралтын өдөр бас клубийн системд орж энэхүү хоббигоо хөгжүүлдэг замун аюулгүй орчинд хамтдаа дугуй ундаг хэсэг бүлэг клуб ихэнтэй үзэгч та бүхнийг уулзуулах болно. Дугуй спортын сонин сайхнаас болоод ач холбогдлын талаар мэдээллийг үзэгчдэд хүргэх болно. Ундаг дугуйны эрүүл мэндэд хамгийн тустай тээврийн хэрэгсэлд тооцогддог. Их хотын завгүй амьдрал замын хөдөлгөөний ачаалал зэргээс болж дугуй унах хэрэглээ улам нэмэгдэж байгаа. Нөгөөтэйгүүр дид бүтэц дугуйн зам дутамгаас аюулгүй байдалтай санаа зовж хотын хөдөлгөөнд оролцохгүй зөвхөн спорт, хобби маягаар ашиглах нэгэнч бий. Дугуй унах нь тал талын ач холбогдолтой. Суган ажил хийдэг хөдөлгөөний дутагдaltaй хүмүүс тогтмол дугуй унснаар зүрх судасны үйл ажиллагаа идэвхжиж, цусны даралт тогтворж жин хасах зэрэг олон эерэг нөлөөг мэдэрдэг байна. Дугуй унахын хамгийн гол ач холбогдол нь юу байдгийм бэ гэдгээс хоёлаа яриагаа эхлэе. За, ер нь бол дугуйч юм бол спорт шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бол хүний эрүүл мэндэд бол хамгийн эрүүл мэнд. Хоёрдугаарт одоо манай нийслэл хот маань бас төвчрөө бас ямар байгаа вэ те. Тэгэхээр бас төвчрлийг бас бууруулах тул тодорхой хэмжээнд л одоо хүн бол оруулж байгаа. Амралтын өдөр бас ингээд сонирхлоороо нэгдээд клуб болоод ингээд явцгааж ах шиг байна. Энд яс ямар зохион байгуулалтуудыг хийж одоо клубын гишүүдийнхээ аюулгүй байдлыг хангадаг вэ? Клубын систем гэдэг бол өөрөө бол одоо бүх бүтнийг тийм цогц одоо юу гэдэг үйл ажиллагааг бол одоо хэвээ явуулах тийм процесс гэж ойлгодог. Яагаад тэгэхээр энэ клуб чинь бол харахад л одоо нэг хэдэн хүмүүс дугуйнал явж байгаа юм шиг мөртлөө эн чинь бол дотор бол чиглүүлэгч, төгжигч, за мөн одоо хурдыг л хэмжиж जैन те одоо энэ А цэгээс Б цэгт очихын тулд тэр хүн одоо ямар одоо ачааллыг авах хэвээр. За ямар юм идэж уух уу. За ингээд дотроо л одоо ингээд аюулгүй байдлаа хангаад одоо эмэгтэйчүүдэд яаж авч явах вэ? За гих мэтлэнгээр л одоо энэ зөвхөн одоо унахаас илүү одоо бас нэг зохион байгуулалтын нэгж болоод явцдаг учраас бид нар бол нэгдүгürt бол одоо биеийн эрүүл мэндийг бол одоо эрүүл мэндийн хөвгнөөс унж байна. Хоёрдугаарт бол бас энэ клуб маань өөрөө бол одоо тодорхой хэмжээний хобби нэгтэй хүмүүс юм одоо ингээд цугларч байгаа учраас бол хоорондоо одоо энэ сонирхлын дагуу бол одоо мэдээлэл солилцох, ярьж урах, хамт олон үйлдвэрлэх гэсэн айгүй олон давуу талтай л да. Би 2019 оноос ерөнхийдөө идэвхтэй дугуйнж эхэлсэн. Дугуй унаад миний амьдрал сэтгэл зүйд гарсан хамгийн том өөрчлөлт бол өөртөө итгэлтэй байх. Хоёрдугаарт эрүүл, гуравдугаар аливаа юм төвлөрч чаддаг, өөрийгөө сайхан амрааж чаддаг болсон. Тэгээд бас жингээ хассан. Энэ бол бас чухал үзүүлж яа тэгэхээр биднээсийн зүрх булчин сайн ажиллаж байгаа учраас хотын энэ төвчрэлтэй хоёрдугаарт бид нар ингээд тогтмол суудаг ажил хийдэг хүнд хөдөлгөөн маш шаардлагатай учраас би дугуйнж эхэлсэн. Тэгээд нэг хамт олон дотор зөвхөн ажлаас гадна гэр бүлээс гадна нэгэн зорилготой болоход ач холбогдолтой. Ер нь сүүлийн үед бол одоо ийм сонирхчин дугуй клубуд бол одоо бас манай Монголд бол ганц Улаанбаатар ч гэлдэг. Ер нь одоо хөдөө орон нутгийн аймагуд бол одоо маш ихээр байгуулагдаж байгаа юм. Айгу баяртай байдаг л та. Даатгал за хүний эрүүл мэндийн болоод техникийн аюулгүй байдал талаасаа бас ямар одоо шаардлагуудыг тавьдаг ч гэдэг юм уу? Ямар зүйлд хамруулдаг вэ? Манай клуб бол ер нь бол даатгалын байгууллагатай бол бүх гишүүдэд бол ерөнхийдөө бол хамруулж байгаа. Энэ болохоор одоо эрүүл мэнд болоод эд хөрөнгийн даатгал гэсэн. За тодорхой хэмжээнд бол энд нөхөн төлбөрийг бол авдаг. Гэхдээ хамгийн гол нь бид нар тэр эрсд даатгалын тохиолдлыг бол одоо аль болохоор гарахгүй байх талаар л хийчихэд. Танай клубын хувьд одоо тогтмол зохион байгуулагддаг үйл ажиллагаанууд гэвэл ямар үйл ажиллагаанууд байна? За клуб бол ер нь бол байгууллагатад бол 4 дахь жилийн үр үзэж байна. 1 сараас одоо 10 сар хүртэл одоо бид нар бол одоо 7 хоног болгон бол энэ одоо өдрийн жилтэдэг бол одоо зохион байгуулдаг. За энэ дээр бол одоо доот нь 50, дээд нь 80 орчим километр. За мөн одоо нэмэх 100 км-ийн бас ийм холын аяллууд бас хийгдэж байгаа. За бас нэг төрлийн аялал нь болохоор хомын экстрем төрлийн аяллууд байгаа. Майхан савд, хоолн бүхэн ачаад одоо заавал энэ Улаанбаатаргүй ер нь бол өдөө байгалийн одоо үсгэлэн газрууд бол одоо ингээ аялаад, үүдлээд, бугаад амраад явдаг ийм аяллууд байна. За мөн гишүүдийг Монголын дугуй холбооноос одоо зохион байгуулж байгаа тэмцээнүүд бол бас идэвхтэй
төлөвлөлтөд амруулахыг бол бас боддог. За манайх бол маш амжилттай бол одоо энэ тэмцээнүүд бол оролцдог. За ер нь бол дунджаар бол жилд нэг 20-25 удаагийн аяллыг бол одоо тогтмол хийж байгаа. За мөн одоо тэр хэмжээний бол одоо тэмцээнд бол тамирчдаг бас оруулж байгаа. За мөн бусад одоо юу гэдэг нийгмийн хариуцлагын хүрээнд шиг тийм үү ер нь бол дугуйн спортыг бол одоо нийт дэлгэрүүлэх одоо тийм бодлого бас клуб бас ер нь барьдаг та. Эмэгтэйчүүдийн хувьд дугуй унах, дугуйн клубт нэгдэхэд өөрийгөө ур чадвар дутгах болов уу? Осол аваарт өртөж болзошгүй зэрэг олон талын айдас байдаг ч клубын зохион байгуулалтад орсноор хамт олонныхоо дэмжлэг тусалцааг авч дугуйн спортын сайхныг мэдрэх боломжтой байдаг гинэ. Хамт ажил ингэж жийж байгаа усуд маш их сайхнаар тусалдаг гэсэн эмэгтэйчүүд дугуй хагарлаа гэж гэхэд чинь гүйж ирэл дугуй чинь ингэж буруу жийж гэнэ гэх. Тэгэхээр ингэж хийх ёстой юм байна гэд. Тэгэхээр ер нь хамтдаа жийх чухал. Тэгээ бас олуулаа жийж яхад манай машин унж байгаа залуучууд ер нь хүмүүс маш сайхан гой зам тавьж өгдөг. Манай хотын соёл бол үнэхээр өөрчлөгдөж байгаа. Хаач явсан энэ дугуйчин байна гэд их өөрхөн нэг бол би хажуугаар ч өнгөрлөө гэдэг сигналдад ирдэг. Тэгэхээр баярлдаг шүү бас энэ хотынхандаа. Дугуй тэгэрсэн эмэгтэйчүүд жигт ерөнхийдөө их айц төрдөг. Яагаад тэгэхээр би чадахгүй байх. Хажуугаас машин орчих байх. Эхлээл эхэлж бид нар дэмжин энэ одоо ингэ сайхан дугуйн клубүүд зөндөө байна. Энд дотор нэгдэхэд биднээс одоо яаж жийх ёстой юм, хаана жийх ёстой юм, ямар нөхцөлд ямар хоцлох юм гэдэг бүгдийг сайхан багаар би энд дэмждэг. Тэгэхээр охтууд, бүсгүйчүүд маань энэ дугуйнд нэгдээрээ насны хязгаар байхгүй. Энэ бол дугуй зүгээр биднээс хэрэглээ болж байгаа шүү. Хэлмээрээ. Өглөө хөтөлбөр амралтын өдрөөр гэр бүлэрээ хийж болох зүйлсийг цуурлаар танилцуулж байгаа. Энэ удаад гэр бүл найз нөхдөөрөө хамтдаа дугуйн спортоор хичээллэж, эрүүл агаарт эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болох дугуйн спортын талаар сурвалжилгыг үзэгч танд хүргэлээ.